Бурхны хайр ба Христ мэндэлсэн. Бүгдээрээ сайн байна уу? Бурхны нэгүслээр та бүхэн сайн байгаа гэж итгэж байна. Та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа үнэхээр баяртай байна. Өмнөх удаад бид Тэнгэрт болсон дайн хийгээд түүний үр дагавар дэлхийд хэрхэн илэрсэн. Мөн тэр дайнд Бурхан юу хийсэн? Эцэст нь хэрхэн ялалт байгуулсныг судалсан. Загалмаа дээр бид 3 гайхамшигтай зүйлийг харсан. Нэгдүгээрт загалмаа дээр Иесус бидний бүх нүглийн төлөөсийг төлсөн. Хоёрдугаарт загалмаа дээр сатааны бүх хууралт илчлэгдсэн. Гуравдугаарт загалмаа бүх орчлонгийн өмнө Бурхан биднийг өөрийн амь насаас илүү хайрладаг гэдгийг нотолсон. Энэ хичээлээр бид хүн төрлөختний уналтын үеийн Бурханы хайрыг илүү ойрхон сарах болно. Ялангуяа хэрвээ Бурхан үнэхээр хайр юм бол яагаад Адам Еваг хориотой жимс идэхийг зогсоогоогүй юм бэ? Эсвэл хэрвээ Бурхан хайр юм бол яагаад тэр хориотой жимсийг бүтээсэн юм бэ? Хэрвээ Бурхан тэр жимсийг бүтээгээгүй байсан бол Адам Ева хоёр нүгэл хийхгүй байсан юм шүү. Хориотой жимс, Иесусийн хайр, Христийн мэндэл нь хэрхэн хоорондоо холбогддгийг хамтдаа үздэцгээе. Сайн мууг мэдүүлэгч модны зорилго. Библийг анхлан судалж буй хүмүүсийн ихэвчлэн асуудаг асуулт бол Бурхан яагаад сайн мууг мэдүүлэгч модыг бүтээж Эден цэцэрлэгийн голд байрлуулсан бэ гэдэг асуулт юм. Эзэн Бурхан тэнд янз бүрийн модыг ургуулсан нь харахад үзэгсэлэнтэй, итгэж сайхан байв. Тэр цэцэрлэгийн гол дунд бас амин мод хийгээд сайн мууг мэдүүлэгч мод байжээ. Эхлэл 2:9. Библиэд 6 дахь өдөр Бурхан хүнийг бүтээж Эден цэцэрлэгт байрлуулсан ба цэцэрлэгийн голд амийн мод болох сайн мууг мэдүүлэгч мод байсан тухай өгүүлдэг. Сайн мууг мэдүүлэгч модыг бид товчлсон хэлбрээр хориотой жимс гэж нэрлэдэг. Мөн Бурхан Адам Евад чи энэ цэцэрлэгийн аль ч модны жимснээс дураараа идэж болно. Харин чи сайн мууг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй. Чи түүнээс идсэн тэр өдөртөө л зайлшгүй үхэн хэмээн айлдав. Эхлэл 2:16-аас 17. Гэвч Адам Ева Бурханы тушаалыг зөрчиж могоон худал үгэнд хууртаж хориотой жимсийг идсэн. Үүний улмаас хүн төрлөختөнд үхэл, өвчин зовлон ирэх болсон. Өөрөөр хэлбэл өнөөгийн бидний зовлонтой нөхцөл байдал нь тэрхүү хориотой жимсийг идсэний шууд үр дүн юм. Хүмүүс бас ингэж бодоход хүрдэг. Яагаад Бурхан Адам Ева идвэл үхэл зовлон амсах модыг тэр цэцэрлэгт байрлуулсан юм бэ? Анхнаасаа л тэр модыг тэнд тавиагүй бол тэд идэхгүй байсан шүү дээ гэж. Та энэ талаар юу гэж бодож байна? Бурхан яагаад хориотой жимсийг цэцэрлэгийн голд байрлуулж Адам Ева хоёрыг сорилтод ороход хүргэсэн юм бэ? Бурхан сайн мууг мэдүүлэгч модыг тэнд байрлуулсан шалтгаан нь Бурханы биднийг гэсэн хайрын илэрхийлэл байсан. 1-р Иохан 4:8-д Бурхан бол хайр гэж хэлдэг. Хайрын хамгийн чухал шинж чанар нь хүчилдгүй явдал юм. Гэвч бүтээлийн хамгийн том асуудал нь Бурхан Адам Ева хоёрт би чамайг бүтээж болох уу гэж асуугаагүй явдал байлаа. Адам Ева нэг л өдөр өөрсдийгөө бүтээгдсэн байдалтайгаар олж харсан. Тэд сонгож төрөөгүй байсан. Тэдэнд сонголт байгаагүй. Өөрөөр хэлэх юм бол бүтээл нь нэг талыг барьсан хүчилсэн үйл явдал байсан. Хэрвээ Бурхан хайр мөн л юм бол хүн төрлөختөнд чөлөөт хүсэл буюу сонголтыг заавал өгөх учиртай. Бүтээлийн үйл явдал нэг талтай байсан учраас Бурхан хүмүүст бүтээлийг хүлээж авах эсэхээ сонгох эрхийг олгосон. Ингэж байж л Бурхан бол хайр гэх тодорхойлолт бодит утгаараа хэрэгжиж чадах учраас юм. Тиймээс Бурхан сайн мууг мэдүүлэгч модыг цэцэрлэгийн голд тавьсан. Тэгээд тэдэнд ингэж хэлсэн. Хэрв чи миний чамайг бүтээснийг хүлээн зөвшөөрөхгүй, өөрөөр хэлбэл намайг эзнэ гэж хүлээн зөвшөөрөхгүй бол энэ модны жимсийг ид. Хэрвээ тэд идэх сонголт хийвэл тэд бүтээлээс өмнөх байдал руугаа буюу тоос шороондоо буцах байв. Харин хэрв тэд баяртайгаар бүтээлийн үйл явдлыг хүлээн авч Бурхныг хайрлж
түүнтэй үүр тамд амьдрахыг хүсвэл тэд нэгэн юмыг л хийхэд болох байв. Тэр нь Бурхны тушаалыг дагаж хориотой жимсийг идэхгүй байх явдал. Бурхан Адам Евагаас өөрийнх нь тэднийг гисэн хайранд хариу үзүүлж, өөртөө нь үрд мөнхөд аз жаргалтай амьдрахыг сонгоосоо гэж хүсэн хүлээж байсан. Эхэндээ тэд энэ байдлыг хүлээн авч Бурхныг хайрлахыг хүссэн лавтай. Гэвч нэгэн өдөр Ева хориотой жимсний ойролцоо явж байхад могоо түүнтэй ярьж эхэлсэн. Тэр эмэгтэй тандан Бурхан үнэхээр та нарт энэ цэцэрлэгт байгаа бүх модны жимснээс эдэж болохгүй гэж хэлсэн үү гэв. Эхлэл 3:1. Энд гарч буй могоо бол сатан байсан. Тэр бол Бурхны эсрэг байдаг нэгэн бөгөөд могоогоор дамжин Еватай ярьсан. Тэр Евад Бурхны хоргийн утга учирыг буруу ойлгуулахыг зорьсон. Сатан жимсэнд онцгой хүч байдаг мэт сэтгэл төрүүлж, Бурхан тэрхүү хүчээ зөвхөн өөртөө л байлгахыг хүсдэг мэтээр ойлгуулж тэднийг хууран мэхэлсэн. Тэгэд Евад хэрвээ чи энэ модны жимсийг идвэл нүд чинь нээгдэж Бурхантай адил болно гэж худал хэлсэн. Ева үнэхээр сатаны энэ хуур мөгөнд итгэж Бурхны тушаалыг зөрчин хориотой жимсийг идсэн. Мөн тэр нөхөр Адамдаа өгч түүнд ч мөн адил идүүлсэн. Ийхүү хориотой жимсийг идсэн нь тэд Бурхныг эзнээ болгохгүй гэж тунхаглаж буй хэрэг байлаа. Тэд Бурхны үгээс илүү сатаны үгэнд итгэж түүнийг эзнээ болгохыг сонгосон. Адам Ева Бурхнаар бүтээгдсэн бөгөөд тэдний амьсгал, амьдрал, оршихуй бүхэнд Бурхны эрх мэдэл оршиж байсан. Энэ нь зөвхөн тэдэнд ч биш, дэлхийн бүх амьд биетэд хамааралтай. Хэнэгэн Бурхныг нэцаавал тэр хүн амийн их үүсвэрээс тасарч мөнхийн үхэл рүү явах болно. Ийм ч учраас Бурхан Адам Евад хориотой жимсийг идвэл заавал үхнэ гэж хэлсэн. Эхлэл 2:17. Тиймээс хориотой жимсийг хүн идсэн даруйдаа үхэх ёстой байсан. Гэвч та гайхаж байгаа бах. Адам Ева хоёр тэр даруй үхсэн үү? Үгүй ээ. Тэд тэр даруй үхээгүй. Яагаад гэвэл Бурхны нэгүүлсэл, энэрл тэдэн дээр байсаар байсан. Бурхан Адам Еваг өөрийн амь наснаасаа ч илүү хайрлсан. Тэр тэднийг мөнхийн үхэл рүү явуулахыг төвчж чадаагүй. Тиймээс тэр тэдний нүглийг уучлж, тэднийг дахин Эден цэцэрлэгт амьдруулахыг хүссэн. Гэвч хоёр асуудал тулгарсан. Нэгдүгээрт Тэнгэрийн хууль ёсоор нүглийн хөлс бол мөнхийн үхэл юм. Иймээс Адам Ева нүгэл хийсэн тул заавал үхэх ёстой болсон. Хэрвээ Бурхан хуулийг хэрэгжүүлэхгүй бол түүний шударгаас алдагдана. Хоёрдугаарт хэдийгээр Бурхан тэдний нүглийг уучлсан ч тэдний зүрхэнд Бурхныг хүндэтгэх сэтгэл, түүнийг хайрлах хайр бүрэн сэргээхдэггүй. Тэд хизээ нэгэн цагт дахин нүгэл үйлдэх нь тодорхой. Учир нь тэд зүрхээ аль хэдийн сатаанд өгсөн учраас сатан тэднийг захирсан хэвээр байна. Иймээс Бурхан Адам Ева хоёрыг аврахын тулд энэ хоёр зүйлийг шийдэх хэрэгтэй болсон. Эхлээд нүглийн хөлс буюу үхлийг төлөх. Хоёрдугаарт тэдний эвдэрч гэмтсэн зүрхийг эмчлэх буюу тэднийг дээдийн дээд Бурхныг хайрладаг, түүнд итгэдэг болгох. Учир нь жинхэнэ аз жаргал зөвхөн хайрын харилцаанд л оршдог юм. Хэрвээ Бурханд өгсөн хайр болон итгэлийг бүрэн дүүрэн эргэн сэргээхгүй бол Эден дахиж диваажин байж чадахгүй. Дахин муу муухагаар дүүрэх болно. Гэвч Бурхан Адам Ева хоёрт авралын замыг үзүүлсэн. Адам Ева хоёр минь бүү санаа зов. Надад та нарыг аврах арга зам бий. Ирээдүйд би энэ дэлхийд дахин ирж та нарын үхэх ёстой байсан үхлийг өөртөө авч амиа өгнө. Би та нарын нүглийн төлөөсийг төлнө. Тэгэхэд та нар миний та нарт хичнээн их хайртайг ойлгох болно. Тэгэд хариуд нь та нарын намайг гих хайр дахин сэргэнэ гэжээ. Бурхан үүний бэлэгдэл болгон нэг хургийг өгүүлж ирээдүйд өөрөө тэдний оронд ийхүү амиа өгнө гэдгийг харуулсан. Тэр цагаас хойш итгэгчид энэ амлалтад итгэн тахил болгон хургийг өргөж ирсэн. Адам Ева хоёр гимгүү хураг тэдний нүглийн төлөө өгж байгааг хараад нулим сунагсан. Тэд энэ уучлалыг Бурхны хайрыг үр удамдаа дамжуулсан. Өдөр бүр тэд Бурхны нэгүүлсэл, энэрлийг тунхаглаж амьдэрсэн.
Тэр үед хүмүүс хоёр бүлэгт хуваагдсан. Нэг нь энэ амлалтад итгэж Бурханд талархсан хүмүүс, нөгөө нь итгээгүй буюу үнэнг хүлээн аваагүй хүмүүс. Тэгэд энэ амлалтад дамжин уламжлагдсаар өнөөдрийг хүрсэн бөгөөд яг одоо таач бас энэ амлалтыг сонсож байна. Адамаас хойш 4000 жил өнгөрч Иесусыг мэдлэх хүртэл олон мянган хүмүүс энэ амлалтад итгэж ирсэн. Тэднийг өдөр Бурхны хүү дэлхийд ирж тэдний нүглийн төлөөсийг шийдэж өгнө гэж итгэсэн. Тэгэд ойролцоогоор 4000 жилийн дараа цаг нь болоход Бурхан өөрийн хүүгээ энэ дэлхийд илгээсэн. Юудын Назар хотод Йосеф гэгдэх мужаантай сүй тавьсан Мария гэх эмэгтэй амьдардаг байж л дээ. Түүн дээр Тэнгэрлэгч ирж ийн хэлжээ. Үзэгтэн чи хевлийдээ үртэй болж хүү төрүүлнэ. Түүнийг чи Иесус гэж нэрлэх болно. Лук 1:31. Эр хүнтэй ортож үзээгүй эмэгтэй энэ мэдээг сонсоод гайхсан нь лавтай. Гэвч удалгүй тэрээр Эхлэл 3:15-д амлагдсан эмэгтэйн үр буюу аврагч ирэх зөгнөл төгс биелэлээ олж түүнээс төрхийг ойлгосон. Йосеф Мария нар Ромын захирагчийн зарилгаар тооллогод бүртгүүлэхээр Йосефийн төрсөн газар Бэтлехемд очих үед Иесус тэнд Библиэд урьдчилан хэлсэнчлэн төрсөн. Ийхүү 4000 жилийн өмнөх амлалтаа Бурхан биелүүлв. Бүх ертөнц чих тавин ажиглахад Бурхны хүү хүний биеийг олж энэ дэлхийд мэндэлсэн. Тэр үед олон хүмүүс Иесусыг агуу хаан Ромын дарлалаас ард түмнээ чөлөөлөх хүн гэж найдаж байсан. Гэвч Иесус биднийг Ромын засаглалын дарлалаас биш, харин сатааны ноёрхлоос аврахаар ирсэн аврагч байсан. Одоогоос 2000 жилийн өмнө Адам Ева эхлүүлсэн нүглийн асуудлыг шийдвэрлэхээр хүний биеийг олон энэ дэлхийд ирсэн. Хуучин гэрээнд зөгнсөн ёсоор тэр загалмаа дээр амиа өгсөн. Тэр гэм нүгэлгүй нэгэн байсан. Тэр төгс ариун нэгэн байсан. Тэгвэл тэр яагаад ийм шийтгэл авч хүнд тарчлалыг амссан юм бэ? Учир нь тэр бидний үхлийг өөр дээр авсан. Тэр бидний амсах ёстой үхлийг амссан. Түүний үхлээр бид үхлээс чөлөөлөгдсөн. Түүний үхэл бидний нүглийг уучлсан. Бурхны хайр үнэхээр гайхамшигтай биш гэж үү? Иесус ямар ч буруугүй. Түүнд цовдлогдох шалтгаан байгаагүй. Тэгвэл яагаад тэр цовдлогдсон юм бэ? Бидний бүх нүглийн хариуцлагыг Бурхан өөрөө үүрхийн тулд тэгсэн. Би Бурханы энэхүү хайрыг анх ойлгосон үедээ зүрх сэтгэлдээ жинхэнэ аз жаргал, амар тайванг мэдэрсэн. Би жинхэнэ сэтгэл ханамжтай, аз жаргалтай амьдралаар амьдарч эхэлсэн. Энэ бол зөвхөн надад биш. Иесусийн хайрыг ойлгож, түүнийг дагахаар шийдсэн бүх хүнд өгөгддөг ивэл юм. Би өмнө нь намайг тэгтлээ хайрладаг нэгэн байдгийг мэдээгүй. Би Бурхныг зүгээр л нэг хол хөндий, өчүүхэн, надад хизээч анхаарал тавьдгүй нэгнээр төсөөлдөг байсан. Бас би нүгэлтэй учраас Бурханд ойртож чадахгүй гэж боддог байлаа. Гэвч 2000 жилийн өмнөх загалмайг харах үед би Бурхан намайг хичнээн их хайрладгийг олж мэдсэн. Тэр загалмай зөвхөн миний төлөө биш. Тэр загалмай зөвхөн итгэгч тийгч биш. Тэр загалмай дэлхий дээр төрсөн бүх хүнийг. Бурхан аль хэдийн энэ дэлхийн бүх хүний нүглийг загалмайгаар шийдсэн. Итгэдэгч бай, итгэдэггүйч бай. Бүх хүнийг ялгалгүйгээр. Гэвч олон хүн энэ үннийг мэддэггүй тул жинхэнэ баяр хөөр, амар тайван, аз жаргалыг олж авч чаддаггүй. Би энэ хичээлийг үзэж буй та бүхнээс аль хэдийн бидний нүглийг уучлсан Бурханы хайрыг олж мэдээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Бурхан бол хайр. Бурхан ялангуяа нүгэлтэн хайрладаг. Тэр хайраараа аль хэдийн загалмайг үүрч бүх нүглийг чинь уучлсан. Өнгөрсөн чи ямар байсан, өнөөдөр ямар амьдралтай байгаагаас үл хамааран чи Бурханд үн цэнтэй нэгэн. Тэр таны төлөө өөрийн амь насыг өгөх хэмжээний хайртай. Та тэр Бурханд зүрх сэтгэлээ өгөхийг хүсэж байна уу? Миний бүх нүглийг уучлсанд баярлалаа. Би танд хайртай гэж хэлж чадах уу? Би үнэхээр та бүгдийг ингэж хэлээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр та бүхэн ойлгов уу? Яагаад Бурхан хориотой жимсийг цэцэрлэгийн голд тавьсан? Яагаад Адам Ева түүнийг идэхтэн зогсоогоогүй? Учир нь жинхэнэ хайр сонголтын эрхчлөлийг олгодог. Бурхан мэдэж байсан. Хэрвээ тэд тэр жимсийг идвэл Бурхан өөрийн амиа загалмаа дээр өгөх ёстой болно гэдгийг.
Гэвч Бурхны хайр Адам, Ева хоёрын эрх чөлөөг хүндэтгсэн. Энэ хайр үнэхээр гайхамшигтай биш байна гэж үү? Өөр хаанаас ч олдохгүй энэ гайхамшигт хайр өнөөдөр таны зүрх сэтгэлийг хөдөлгөж, баяр баясгалыг өгөөсэй гэж би залбирч байна. Дараагийн хичээлээр бид Иесусийн амьдрал ба үйлчлэлийн талаар судлах болно. Та Иесус дэлхий дээр ирээд ямар амьдралаар амьдарсан бол гэж сонирхож байна уу? Үүнийг мэдвэл та ихээхэн гайхах болно. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.